За сайн байцгаана уу залуусаа Robwood Club байна. Тэгээ манай клубын зүгээс зарлагдж байгаа дараагийн бас нэгэн сонирхолтой арга хэмжээ гэх юм бол сахилга баттай арилжаачин 30 өдрийн bootcamp хөтөлбөр гэдэг хөтөлбөр зарласан. Тэгэхээр энэхүү хөтөлбөр маань бол ямар нэгэн үн төлбөр бол байхгүй. За дээрэс нь бол хөтөлбөрийн гол зорилго нь бол ямар нэгэн сигнал хэлбэрээр ашиг таргет тавих биш, арилжааны зөв дадал зуршлыг суулгаж өгөх зорилготой юм төсөл байгаа гэсэн. Тэгэхээр ихэнх арилжаа сурж эхэлж байгаа хүмүүс болон ерөнхийдөө сурахыг хүсдэг. За эсвэл нэг ганц 2 жил арилжаа хийгээд нэг учраа олохгүй байгаа хүмүүсийн хамгийн түрүүнд тулгардаг нэг анзаарахгүй байгаа, ашиггүй байгаа тэр шалтгаан нь юу вэ гэхээр ерөнхийдөө арилжааны буруу дадал зуршилтай байдгаас болоод та ашигт орж чадахгүй байна гэсэн. Тэгээ энэ маань юу гэсэн үг вэ гэхээр өдөрт хит олон арилжаа нээх, за ямархуу цагийн хуваарьтайгаар одоо энэ ажлыг хийх те эн чинь бас нэг бизнес ажил гэдэг утгаараа өөрийн гэсэн тодорхой цагийн хуваар болон дүрм журамтай байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ зүйлүүдийг мэдхгүйгээсээ болоод өндөр эрсдэл гаргах, шаардлагагүй олон арилжаануудыг нээх, за өдрийн бас тодорхой цагаар биш бүхэл өдөржингөө чартыг ширтэж одоо өөрийгөө ядраах, за үр ашиггүй цагуудыг өнгөрөх зэрэг одоо маш олон буруу зардал зуршлаас хамаарад арилжаанд ашигтай байж чаддаггүй гэсэн. Тэгэхээр манай хөтөлбөрийн гол зорилго бол эдгээр зүйлүүдийг яг ном журмаар нь хийхэд ямар өөрчлөлт гарах вэ гэдэг тал дээр одоо анхаарад тэгээ хүмүүсийг бол уриалаад ингэж хийж байгаа гэсэн. Тэгэхээр Telegram групп дээр бол бичлэгээр би бол зөвлөгөө өгöd явна. Тэгэхээр ямар зөвлөгөө байх вэ гэхээр за иймэрхүү үед ийм сэтгэл хөдлөлийн одоо зүйлүүд гарч болшгүй байдгаа. Тэгэхээр энэ дээр иймэрхүү байдлаар хандвал илүү дээр байдгаа. За өнөөдрийн үед гэх юм бол ийм сэтгэл зүйн байдалтайгаар хэдүүлээ арилжаанд оролцсноо. За ийм арилжаа нэ. Энэ сард тэдэн ширхэг арилжааны төлөвлөгөө гаргах ёстой гэх мэтчлэнгээр бүх зүйлүүдийг хоорондоо уялдаа холбоотойгоор одоо чатгаараа зөвлөгөө өгöd явна гэсэн үг. За дээрэс нь өөрийн орж буй арилжаагаа сигнал хэлбэрээр явуулна гэсэн үг. За мэдээж энэ 30 хоногийн хооронд бол бид нэр арилжаа нээж хаана за бүгд жинхэнэ мөнгөн дээр одоо рил дансан дээр бол арилжаа хийгдэд явна гэсэн үг. За арилжаагаа яагаад сигнал хэлбэрээр явуулж байгаа вэ гэхээр зэрэг мэдээж тодорхой дүрм журмыг яг ёс журмынхын дагуу хийгээд сэтгэл зүйн хувьд бэлэн одоо доктортой байгаад за дээрэс нь эрсдлийн зөв менежменттэйгээр ингээд явах юм бол таны данс ийм хуваар өсөх боломжтой байдаг шүү гэдэг зүйлийг харуулах зорилготой гэсэн. За тэгэхээр би өөрийнхөө хувьд 7 хоногт хэдэн арилжаа нээж хаадаг. За өдөрт ямархуу арилжаанууд бас хийвэл зүгээр байдаг гэх мэтчлэгээр энэ нь бол өөрийнхөө одоо арилжааны явцыг л та хэдэд нээлттэйгээр ил тод харуулад явна гэсэн. За орой болгон ерөнхийдөө нэг орой болгон биш маа гэхэд ямар ч нэг 7 хоногт 2-3 өдөр бол орой болгон ерөнхийдөө 30 минут анализ хийх буюу чартан дээр зураглаа гаргаад за иймэрхүү байдлаар бол арилжаанд оролцвол зүгээр юм байна гэдэг санаа айдианууд бол өгөөд явна гэсэн. За өдөрт 10-15 минутын сэтгэл зүйн медитейшн буюу сэтгэл зүйн одоо нэг юм өөрийнхөө сэтгэл зүйг доктортой байлгах бясалгал маягийн зүйл хийдэг. За тэгэхээр энэ бясалгалыг ямархуу байдлаар хийх, за хизээ хийх, за хийснээр ямар үр дүнд хүрэх вэ гэдэг талаар бас заавар зүйлүүд бол оруулаад явна. Тэгээд энэ дээр бол мэдээж арилжаа бол сэтгэл зүйн бизнес гэдэг утгаараа өөрийнхөө сэтгэл зүйг өдөр болгон засч, за доктортой байлгах тал дээр анхаарч одоо хүн өдөрт фитнест явдаг шиг сэтгэл зүйн тал дээр ч гэсэн ерөнхийдөө анхаарад явах юм бол бас нэлээд өндөр үр дүн бол үзүүлж гардгаа гэсэн. За дээрэс нь өөрсдийн гаргаж буй алдаан дээрээ тэмдэглэл хийх гэдэг маань бол нэгдүгüүрт та өөрөө ийм алдаа гаргаж байгаа гэдгээ журнал дээр болон одоо дэвтэр дээр ч юм уу бичиж тэмдэглэхгүй бол тухайн алдаануудаа анзаардаггүй гэсэн. Тэгэхээр 30 хоногийн bootcamp хөтөлбөрийн явагдах хугацаанд дотор бол заавалчгүй та тэмдэглэл хөтлөх буюу журнал хөтлөх ёстой. Журнал нь хоёр байдлаар бол явагдана. Нэгдүгüүрт нь бол орж байгаа арилжаануудаа тэмдэглэл хийгээд явна. За хоёрдугаарт нь бол өөрийнхөө ямар сэтгэл зүйн хувьд тухайн арилжаан дээр оролцоход ямар сэтгэл зүй мэдрэгдэж байгаагаа бол бас журнал хэлбэрээр бичээд дээрэс нь ямар нэгэн алдаа гаргасан бол үнэнчээр тэрийг бичээд эргүүлээ тэр алдаан дээр дүгнэлт хийгээд явна гэсэн үг. За хамгийн сүүлд нь бол арилжаа бүрт яг зөв дүрмийн дагуу одоо зөв эрсдлийн менежменттэй оролцоно гэсэн үг. За миний хувьд бол рил дансан дээр нэг 2-5% рискийг нэг удаагийн арилжаан дээр гаргаад явдаг. Тэгэхээр яг энэ рискийн дагуу бол та хэд тухайн 30 хоногийн дотор арилжаанд оролцохдоо рискээ баримтлаад орно гэсэн үг. Тэгээ иймэрхүү байдлаар явсныхаа эцэст нь ямар үр дүн гарч ямар дадал зуршлыг суулгасан бэ гэдэг нь хамгийн чухлаа гэсэн үг. Тэгээ үр дүн мэдээж мэдрэгдэх байх гэж найдаж байна. Тэгээд хүн үр дүнгээ хараад эхлэхээр угаасаа за энэ замаар явах юм бол зүг юм байна гэд мэдэрсэн тэр зүйлтэй хөтлөгдөд цаашаа үргэлжлүүлээд явна гэж миний зүгээс найдаад нийт арилжаа сонирхож байгаа хүмүүстэй нээлттэй энийг хийгээд явж байгаа гэсэн үг. За тэгээ ямар нэгэн таргет буюу одоо нэг мөнгөн дүн таргет одоо зорилт бол тавихгүй. За энэ 30 хоногийн хугацаанд бол хамгийн чухал нь яг ашигтаа орсон арилжаачин
гэдэг ямархуу цагийн хуваар болон ямархуу сэтгэл зүйн байдалтай дээрэс нь ямар дадал зуршлыг өөртөө хэрэгжүүлээд явдаг вэ гэдгийг л сурах нь хамгийн чухал зүйл юм шүү манайхаа. Тэгээд хөтөлбөрийн явцад бас сонирхолтой бичлэг контентууд бас дунд нь оруулаад явна гэж бодож байгаа. Тэгээд бүгд зааврын дагуу бүртгэлийн форма бүглөөд ямар нэг үн төлбөр байхгүй учраас идэвхтэй өөрсдөө сориод 30 хоног яг 100% фокуслаад өөрийнхөө 100% одоо хүсэж байгаа тэр зүйлдээ дүрм журмаа баримтлан сахилга бацтайгаар оролцоод хэр үр дүнд хүрэхийг хэдүүлээ хамтдаа 30 хоногийн дараа хамтдаа ярилцгаая. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье манайхаа.